Одоо хідэн өдрийг ч ихсэн гоё одоо цаг хугацаанд ч ихсэн дуулах ур чадвараа дээшлүүлж явахсан гэж бодож байгаа хүмүүс бас байдаг. Ялангуяа өөрийгөө солгоо холоотой гэж боддог хүмүүс эх орондоо ирчээд тэгээ яг одоо ингээд танхимаар тийм ээ мэрэгжлийн одоо олон жилийн туршлагатай багшаараа заалгаад тэгээд буцаад одоо өөрийнхөө сургууль нутагтаа очиод тэгээ онлайнаар бас суралцах ийм гоё боломж бол орчин үед гарцсан байгаа. Тийм болохоор зэрэг би яг хэлийн чандаас яг Мигмарсан багштай уулзах юмсаа бас энэ багшаар гоё дуу хоолойгоо ингээ гоё хөгжүүлэхэд те яаж одоо хөгжүүлэх талаар зөвлөгөө авах сургасан гэсэн шавнартай зориулаад энэ лайвыг хийж байгаа. За тэгэхээр ер нь бол дуул бурзуй вокал коуч гэдэг бол нарийн мэрэгжил шаарддаг те ялангуяа сайн тооги тий сайхан зосч जैन их орондоо гоё байна удахгүй бас наадмаа үзэх гээд хүлээгээд байж байна. Тэгээд хэлийн чандаас ирсэн хүмүүс маань бол нэлээд завгүй байдаг те суугуул нутагтаа бол ажиллах гэж сурах гэж амьдрах гэж бол нэлээд завгүй байдаг учраас их орондоо ирээд одоо энэ хэсэгхэн хугацаанд байж байхдаа ч гэсэн өөрийнхөө дуулах ур чадварыг сайжруулад ялангуяа магадгүй өөрийгөө солгоо хоолойтой гэж боддог байвал эсвэл би ер нь ямар хоолойтой юм болоо миний хоолой одоо сопра юм болоо тенор баритон одоо бас меццо сопра альт юм болоо би ямар хэр зэрэг хоолойтой юм болоо би одоо ер нь бурхнаас надад гой хоолой өгсөн юм болоо би тэр хоолойгоо өөрийнхөө одоо гой ингээд надаас ингээд гой дуу хоолой гарах юм болоо гэдэг ингээд сонирхож байгаа хүмүүс байх юм бол тэгээ багш нь хотод сургалтаа явуулаад бас баяр наадмаа тэмдэглээд ингээд ганцаарчсан сургалтын дээр бол ямар ч байсан цаг гаргах юм нөхцөл бололцоо байгаа учраас багштай хандаарэ гэж тэгж хэлэх гээд явж байна. За тэгээд ер нь бол одоо манай сургалт болохоор зэрэг хоолын засвараа уншдаг те хоолоо одоо хөгжүүлнэ хоолоос өнгөө одоо яаж илүү гоё олох уу яаж одоо өөрийнхөө тэр сонирыг улам одоо сайн болгохгүй дууныхаа өнгийг яаж олон гоё болгохгүй хэмнэлтэй одоо жишээлбэл одоо зарим тохиолдолд багшаа би жоохон бүжиглээ дуудаг болчмоор ингээд зарим хүмүүс маань бол зөвхөн одоо гоё өнгө олчмоор байна гэдэг эсвэл зарим хүмүүс бол би дуртай дуугаад болмаар байна гэдэг те зарим хүмүүс болохоор зэрэг бүр ингээд би нэг караокед ороод ингээд бүжиглээд ч юм уу нэг хөдөлгөөнтэй дуулах гэхээр болохгүй байна ч гэдэг юм уу те өөрийнхөө одоо асуух гэж байгаа мэдэх гэж байгаа зүйлүүд бол багштай хандаж тавьдаг. Тэгээ багш нь бол мэдээж яг одоо тохирсон зөвлөгөө өгөн те гоё тохирсон дуунуудыг бас ханд болгож байгаа өөрийнхөө хүсэж байгаа дуунуудыг дуул боломжийг өгөн. За тэгээ манай энэ танхим бол